Бицэн охины ганцаараа ярьж байгаа үгийг сонсоод өсч маш их гайхсан. Би маш царай муутай гэд энийг сонссон өсчин гайхаад тэр охин надад хэлсэн те. Чи өөртөө ингэж хэлж болохгүй. Чи өөрийгөө харахаараа үнэхээр чи бол хамгийн хөөрхөн нь. Чи бол үнэхээр сайхан, үнэхээр хөөрхөн гэж өөртөө хэлж ойлгосноо гэд. Ийм хөөрхөн хонхорхоотой гэд. Энэ одоо хөөрхөн гэдэг үгийг сонсоод охин уйлж байна. Бүр одоо тэр ийм жоохон байж би царай муутай ч гэдэг өөрийгөө ингэж бодоод бүтээ сэтгэл готрол орцсон явж байгаа. Чи бол царай муутай биш ээ. 4 настай бицэн охинд өсчин одоо тийм ээ халуун дулаан сайхан үг гэсэн. Чи бол ангидаа хамгийн хөөрхөн нь. Чиний нүүр царай бүх зүйл чинь сайхан тийм ээ. Тэгэхээр чиний нүд гялалцсан. Чи үнэхээр хөөрхөн гэ. Энэ бичлэгийг үзсэн олон хүмүүс ариун үнэхээр өөртөө ихтэй болоосоо гэж комментуудыг бичиж байсан. Тэгээ ийм жоохон 4 настай жоохон хүүхд мөртлөө тийм ээ би өөрөө царай муутай гэж өөрийгөө бодоо сэтгэл готролд ороод явж гинэ гэдэг бол тийм ээ үнэхээр насны хязгаар байхгүй тэр жоохон хүүхд юм чинь юу боддгийг гэдэг одоо хамаа намаагүй хажууд нь ярьдаг тийм ээ. Бас одоо тэгэж болохгүй юм байна. Тэгээд үнэхээр одоо би эндээ сайн сайхан халуун дулаа үгийг хэлж яхан чухал юм байна.